Олон улсын нейтротын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссийн 15 дахь хуралд Азийн бүс нутгийн олон улсын нейтротын байгууллагын төлөөлөл хууль зүйн салбарын мэрэгжилтнүүд, судлаачдын бүрэлдэхүүнтэй 15 улсын далгааруу төлөөлөгчид оролцож олон сэдвийн хүрээнд санал туршлага цаашдын чиг хандлагын талаар хэлэлцлээ. Тухайлбал энэ үеэр зайн гэрчлэлтийн эрх зүйн зохицуулалт туршлага сэдвийг хэлэлцэж байна. Олон улсын нейтротын холбоо бол твэрээ дамжиж үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр олон улсын нейтротын холбооны Азийн хэрэглэх комисс буюу Аз ТВ-ийн нейтротчид энд хурамжуулж. За өнөөдрийн хурлын сэдэв бол зайн гэрчлэлтийн эрх зүйн зохицуул туршлага гэсэн нэртэй сэдэв байгаа. За энэ сэдвийн хүрээнд бид нэр туршлага судлах энэ сэдвийг заавал одоо албаар сонгосон байгаа. Яагаад вэ гэвэл бид нэр одоо Монгол улсад одоо зайн гэрчлэлтийг одоо хийх боломжгүй байгаа. Тэгэхээр энэ зайн гэрчлэлтийг одоо хойшлуулах юм бол бид нэр зайн гэрчлэлт хийн. А гэхдээ хамгийн үр ашигтай, зал багтай, өндөр технологиг одоо бид нараас нэвтрүүлэх үүднээс бусад одоо улсуудаас юм туршлага судалж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ хуралд бол дэлхийн 15 улсын 70 гаруй төлөөлөгчдөрж өөрсдийн зайн гэрчлэлт хийж байгаа одоо туршлагаасаа бидэнд хуваалцаад түүн дээр тулгуурлаад бид нэр одоо зайн гэрчлэлт хийнэ гэж бодож байгаа. Зайн гэрчлэлтийн эрх зүйн зохицуулалт туршлага бол нейтротын салбарын орчин үеийн хамгийн чухал асуудлын нэг юм а. Манай улсын зайн гэрчлэлтийг хараахан нэвтрүүлээгүй бөгөөд бусад улс орнуудаас туршлага солилцож байна. Өнөөдрийн хурлын онцлог нь гэх юм бол өглөөний одоо хурлаар бол улс орнууд өөрийнхөө туршлагыг зайнаас гэрчлэлийн талаарх туршлагыг хуваалцаж байгаа. Тэр нь бол манай улсын одоо Вьетнамын ирсэн төлөөлөгчдийн хувьд бол арай бусад улсууд арай түрүүнд явж байгаа учраас туршлага судлах бас нэлээд том боломж гэж харж байна. Үдээс хойш арга хэмжээний хувьд бол нэг онцлог нь нейтротын олон улсын холбооны ерөнхийлөгч Азийн бүсийн ерөнхийлөгчийг сонгох ажил байгаа. Азийн бүс нь сүүлийн үед бол хөгжиж байгаа бүс учраас маш чухалдаа орж байгаа учраас Азийн бүсийн ерөнхийлөгчийг сонгох ажил бас их чухал онцлог ажил болох нэ. Азийн нейтротын холбооны хуралд анхудаа ирж оролцож байна. Нейтротын актыг хэрхэн гэрчлэх үү? Энэ үйл ажиллагааг хэрхэн боловсронгуй болгох уу? Үүнд компьютер технологиг хэрхэн яаж ашиглах уу зэрэг асуудлаар туршлага судалж хэмжүүл мэдхийг зорж байна. Африкт бол зайны нейтротын гэрчлэгээ бол одоогоор сайн хөгжөөгүй, харин манай бэнд хөгжиж эхэлж байна. Сая 2021 оноос хойш цар тахлын үед зайны нейтротын гэрчлэгээгээр бид олон ажил хийж гэрчилж явуулсан. Зайн гэрчлэлт нэвтэрснээр алслагдсан болон гадаадд оршин суугаа иргэдэд нейтротын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, цаг хугацаа зардлыг хэмнэх үйлчилгээг ил тод баталгаатай болох, нейтротчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн дижитал боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон боломж бүрдэх юм а. Энэхүү хурлын дараа зайн нейтротыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг албаныхан онцоллоо.